Ябай. Монгол хоолойд таргалсан биш. Power Team-ийн тамирчин Дэвид Мастас клубын тамирчин Power Team-ийг үүсгэн байгуулагч Хүрлбаатар. За энэ удаад бас Япон улсаас D1-д уралддаг. За Уцумын сангийн машинаар бас тэмцээн уралдаанд Монголд оролцож байгаа. За Уцумын сангийн машиныг ерөнхийдөө худалдаж авсан байна шүү дээ, тий? Тий. Ер нь. За шинэ машинаар явж үзлээ, тэмцээн уралдаанд оролцож үзлээ. Ер нь машиндаа дасч гинөө ямар хөө байна? За энэ удаагийн оролж ирсэн шинэ машинд ерөнхийдөө нийт 6-аас 8 удаа барьж үзээд байна. Одоогийн байдлаар. Тэгээ ерөнхийдөө бас нэг жоохон хугацаа шаардлагатай байна. Яг бүрэн бүүц дасаагүй нэг цул болж чадаагүй байна. Ер нь бол хичээж л байна да. Ер нь сая МДС-ийн тэмцээн айдууд хамтдаа чи оролцлоо, бид нар үзлээ, харлаа тий. Ер нь энэ жил ямар тамирчин өнгөтэй? Энэ жил ер нь бол бүх тамирчдын машин техник тийм ээ бүх юм шинжлэгдээд атагдаад ерөнхийдөө л ер нь бол асар ундруу үрдэлтэй хөгжиж байна. Тэгээд 20 жил Монгол мэргэжлийн спорт машины 20 жил болж байна. Ойн баяр болж байна. За ерөнхийдөө бүхэл тамирчин өнгөтэй өдөртөө стикерүүд нь өнгөлөг машинууд нь гэлгэр сайхан байна. Бүгд амжилт хүсье. За тэгээ хүрлээдээ бас шинэхэн SASL-ва S15 машинаараа бас хурдан дасаад International Battle тэмцээнд бас амжилттай оролцсон хүсье. За баярлалаа. Найз гэсэн ажлын амжилт хүсье. За Чингис хаан International Battle тэмцээнээс Season Off-ыг за MDS-ийн гарааны 20 дугаар байрын шагналыг эзэлсэн. Дүүдээ бас дахин баяр хүргэе. За энэ жилийн хувьд машин техникийн хувьд ямар хөө автодэд гэв. За мөн бас спонсор байгууллагуудаар ямар газар ажиллаж байна. За мөн аль клубын нэрэнд орос уралдаж байна. За тэгээд энэ жилийн хувьд бас машин техникүүд мэдээж дугуунаас ахуулаад маш олон зүйлүүд байх ёстой шүү дээ, тий. За энэ бүгдээ гоё үзэгчтэй гоё дэлгэрэнгүй танилцуулъя. За энэ жил сая 2 дугаар байр эзэллээ ямар тааш. За энэ жил хамтарсан байгууллага компаниуд гэх юм бол ерөнхий спонсороор Top Motors байгаа. За Top Motors за Toyota-гийн дилер компани гэж явдаг. За тэгээд нэмэлтээр авзах тэрэг тэгээд бас манай нэг Чинбатахын маань бас компани байдیں۔ Тэр. За тэгээд дээрэс нь энэ Ridens буюу Бомоё гэдэг компани Ridens брендийн Shiba Tire гэдэг дугуй хэрэглэж байгаа бас тэднийхээс спонсороор бас орж байгаа. Тэгээ ерөнхий энэ тэмцээнээр бол ийм дугуйнууд байна уу гэдгийг жоохон харсан ер нь бол байхгүй лээ. Би сая нэг бас өөрөө бас туршилтаар тавьж үзэж нэг тэмцээнд орж үзлээ. Ерөнхий яг дрифтэд бол энэ гадаадууд сая ирсэн бүгд харсан. Энэ бол хамгийн гоё дугуйг нь тавьсан байна л гэж байна. Тий. Одоо чиний хувьд болохоор яг энэ дугууны брендтэй хамтарч ажиллаа тест хийж байгаа гэсэн үг үү? Ерөнхий одоо яг энэ компани маань одоо оруулж ирэх төлөвтэй байгаа. Яг бүтэн оруулж ирээд яг зарж байгаа юмнууд бол байхгүй. Эхний ээлжинд болохоор саяны энэ тэмцээн дээр болохоор ингээд тест маягаар явж байгаа юм. За тэр тестний үед энэ дэр машин дугуйг ингээд хэр ингээд тий их хэмжээгээр оруулж боломжтой байгагүй хүмүүс тоо юу хэрэглэнгүй тий. Тиймэрхүү юмнууд яг ерөнхий бас анзаарах маягтай ерөнхий энэ тэмцээн дээр над дээр орсон байгаа. За. Тэгэхээр өрсөлдөгчийн хувьд сая ямар вэ? Яг хөө бид нар бас таардаг хүмүүс биш байнга таарч идэг. Тэгэл нэг нь яалдаг, нэг нь яалагддаг. Тэгэл өгөө авантал гэдэг. Тэгээд яг хөө сая бол өөрөө жижиг ялтаанаас болоо жоохон алдчихлаа. Тэгтээ яаж яагаад нэг 2 дугаар нь хоёулаа тэггээр ихсэн ч тий. Яа гэж байгаа л тэгээд. За тэгээд одоо International Direct Battle үлдчихэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нийт энэ дугуй хичнээн дугуугаар оролцож байна. За сая 10 дугуугаар оролцоод ерөнхий нэг тэмцээнд дууслаа. Qualifier-аас эхлээд нөгөө final хүртэл явчихж байгаа болохоор чинь нэг дунд нь монмор эднэртэй нийлээд нэг 10 гарамаараа гарчиж байгаа болохоор нэг 2 гараан дээр 2хан раан дээр чи одоо нэг 2 дугуй ашиглаж байгаа болохоор тэгэл газ дуусч байгаа. Тийм үү. Тэгэхээр юу шүү манайха ерөнхийдөө яг энэ мэрэгжлийн английн тамирчдын машины HP болон одоо энэ хүч айгүйх болсон учраас өмнө нь нэг 4 дугуйтай ирээд тэмцээнд оролцоод явдаг гэсэн бол одоо 10 дугуй багтдаг болсон байна. Багадаа 20 дугуйтай орохгүй. Тэгээд энэ чинь наанаас бэлтгэл гэж байгаа тийм. Бэлтгэл дээр одоо доор ээж бас нэг 10 дугуугаар бэлтгэл хийн гэхээр энэ дугуйны нэг ширхгэн үн нь ерөнхийдөө ямар үнэтэй дугуй вэ? За одоогоор бол яг тий тогтсон үн гараагүй яг багцаа нэг надад бол үн хийжсэн 350-аас 370-ийн хооронд хэлэлцэх магадaltaй гэж хэлсэн. Тий. Яг одоо орж ирээ зарагдаад ирэхээр 3 сая гарангийн дугуугаар л сая энэ тэмцээнд оролцсон. Тэмцээнд оролцоод
бас амжилттай байлаа шүү дээ. Тэгээд яг өмнө хэрэгжилж олон л дугуй хэрэглэлээ шүү дээ. Тэр дугуйнуудаас юугаар онцлогтой вэ? Гэвэл ерөнхийн амар гоё хурдтай байна. Тэгээд хурд их гоё гарч ийн. Ингээд сойгоод карданд юм уу темп сойд шүү дээ. Тэгэхгүйгээр жоохон констад өгөхөд өөрөө ингээд гоё зурж сойж. Ерөнхийн тэгээд өгөөл констад урагшлууд гоё огцом урагшиж байна. Тэр амар гоё байна. За манай дүү бас машинда ерөн түрүү жилээс хойш нэлээ их апдейтууд хийгдсэн байгаа. Ерөн ойролцоогоор за одоо миний машиныг тэд авцаа болсон байгаа гэсэн үнэлгээ байна уу? Ер нь бол нэг 130-аас 140 бол болцсон л гэж би тодорхойлж байна. Өөрөө хийсэн юм аа. Тий, өөрөө хийсэн. Тэгээд нөгөө топ моторсын маань бас хамт олон бүгд хамтдаа ингэж бүгдээрээ бас хийсэн учраас бас тий нөгөө ивент итгэгчийн ажлын хөлсгөө бид нар өөрсдөө бүгдийг хийж байгаа учраас гайгүй. Яг хоо өөр газар ч юм уу хийлгээд нэг ажлын хөлсдөө хийлгүүд арай их гарах л та. За тэгээд одоо интернэшнл ривт баталдахын тэмцээнд бас дүүдэ амжилттай оролцоорой гэж хүсэн өрөө тэгээд ураад өгөрөө. Мундаг шүү. За манай Чингис хаан интернэшнл ривт батал тэмцээнд маань бас Япон улсаас D1-ы тамирчин. За ер нь бол өмнөх жилүүдэд бас тэмцээн уралдаанд ирж оролцож ирсэн. Киноро үтсэн ирсэн байна. D1 грам. За тэгээд мөн бас Япон улсаас бас мөнх бол дүү маань бас тэмцээн уралдаанд оролцохоор бас Япон улсаас үргэлжлэн ирцгээсэн байна. За Монгол улсад бас үргэлжлэн ирж тэмцээн уралдаанд оролцож байгаа. Үцүмэдээ бас баярлалаа. Монголに来て体験に来てありがとうございました。3番のモンゴルの皆さん元気ですかまた今年も来ましたよ Монголчуудаа бүгдээрээ сайн уу гинэ. Бүгдээрээ сайн биз дээ. За тэгээд энэ удаагийн тэмцээнд бас 5 улс болж байгаа. Япон, Солонгос, Америк, Тайланд гэсэн энэ 5 улсын хооронд тэмцээн урлаж байгаа. Энэ удаагийн тэмцээн уралдаанд Үцүмийн ямар машинаар оролцож байгаа вэ? この大会の韓国、日本、タイランド、あとアメリカ、тэгээд нэг ус нь юу вэ? Тайланд. 日本からみんな来てるんだけど、内海さんって何の車で走りますかって。僕は今回は自分の、レースカー2台あるモンゴルに置いてるんですけどもそれは乗らずにフレル君の SDS の車であえて走ろうと思ってます Монголд ингээд өөрийнхөө яг T1 GP-ийн хоёр машиныг явуулсан. Тэгээ энэ удаад болохоор өмнө жил энэ T1-ийн нөгөө машинаар орж ирсэн шүү дээ. Энэ удаад болохоор хүрлэгийн 2606-ыг хүрлээ тэр SDS ангид оруулж ирсэн Nissan Silvia S14 920 дэд гэдэг машинаар оруулнаа. За ер нь бол яг одоо ингээд өөрийнх нь машинаар бол түрүү жил уралцсан шүү дээ. Сая хэллээ шүү дээ. Тэгвэл энэ жил хүрлэгийн одоо өмнө жил SDS аврагын төлөө үзчихсэн машин. Унахад ер нь ямар хуу санагдсан бэ? Түрүүн бэлтгэл сургалт хийхэд ер нь машин ямар байсан бэ? Silvia 14ってどうですか？どんな感じですかって。やっぱりSDS を走るレベルの車なんですけども今日このイベントで自分がいっぱいセットアップしたのでこの車を走らせることでそのモンゴルのみんなにセットアップの大事さを伝えたいなと思ってこの車で走ります。SDS ялч нөө SDS машин бусад нөгөө MDS машинтай бол ингэж яг адилхан машин бол биш ээ. Тийм болохоор өнөөдөр би амар их ингэж сетап хийсэн. Одоо явах хэдийн тохиолгоо, койлны тохиолгоо. Тийм болохоор одоо яг яваас одоо энэ сетапаа хийсэн болохоор би яг гоё явуулсан гэсэн. Та орог гэхдээ энэ SDS машиныг баг MDS машин шиг баг явуулах баха гэж бас танд найдаж байна. Тэгээд хийсэн тохиргоонууд нь одоо хэдүүлээ бас харцгаая те. SDS じゃなくて MDS 車見たように走りますよねって。そうです。決してモンゴルの選手を欺いてる、舐めてるんではなくて、あえてこのハンデのある車でセットアップをすることでこれぐらい戦えるんだぞっていうのをみんなに見せたい. Одоо яг тийм болохоор яг ингээд хоёр өөр хүчтэй биш юм шүү дээ. Тийм болохоор яг сет ап одоо нэг явах гэдэг ингээд тохиргоо ингэж явуулна гэдэг би энэ удаад үзүүлэх болно л гэсэн. За Чингис хаан интернэшнл ривт батал тэмцээн ерөнхийдөө таны хувьд ямар хөө зохион байгуулалттай болж байна? Маш олон үзэгч төрөлцсөн ирсэн байж тээ. Чингис хаанキャップのイベントは今どんな感じですか？やっぱ今年なんか結構お客さんも入ってて去年よりもお客さんが入ってるのでどんどん盛り上がっていってほしいなと思います. Одоо өмнө жил бас их үзэгчтэй байсан. Энэ жил маш их үзэгчтэй байна. Тэгээд ингээд баг багаар ингээд Америк олон үзэгч хүмүүс ирдэж байна.
で、今回は勝てる車、これとあの車とあの車は勝てるんですけども、勝てる車だけども、あえて勝てない車でいい走りをするっていうのが今年の目標なので、皆さん見てください。 Миний энэ жилийн зорилго бол надад 2 уралдах машин байна. T1 GP-ийн маш сурталчилсан. Энүүгээр би уралдах машин төрүүлнэ. Одоо тийм болохоор одоо за энэ одоо бараг төрүүлэхгүй дэ гэсэн машинаар би энэ удаад төрүүлэхийг хичээх болно. Та нарт үзүүлнэ л гэж байна. Nice. За нэг гоё асуулт асууж л да. Монголд ерөнхийдөө байн ерөнхийдөө ирж байгаа шүү дээ. Тэмцээн уралдаанд оролцохоор. Тэгээд Монгол хоолны одоо аль хоолнд дуртай болсон бэ? Монгол тайкайのためにいつも来てるなんですか? 몽골은一番美味しいご飯ってなんですか? 報酬肉煮込んだやつなんだったっけ羊の보드. За тэгээд Өчигмөдөө бас интернэшнл батл тэмцээнд амжилт хүсье. Тэгээд тэмцээндээ бас амжилттай оролцохыг ерөөё. Тайкай гамбатыг удасаа. Саман баярлаа. За тэгээд Ранс тимээс бас тэмцээн уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн Японоос ирсэн Казама. За тэгээд Монгол улсыг бас зорин ирж тэмцээн уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн танд бас баярлалаа. ランスチームで今回の大会に参加するために来てくれてありがとうございます。Өмнө жилүүдэд бас хэд удаа бас ирсэн баг те. Ерөнхийдөө өмнөх жилүүдийг бодоод Монголын дрифтийн хөгжил танд ямар хөө санагдаж байна? За машин техникүүдийн хувьд өөрчлөлтүүд хэрэг гарсан байна. 今年で4年目、5年目4回目かな。最初にモンゴルに来た時からそう来て4回目でナオトとかね。ドリフトのこの発展というかどう感じてますかって。初めもう一番初め来た時からもうすごくお客さんもいっぱい来てすごくいい大会で、日本人もねなんか内海とか、木口とかねいっぱいなんか知ってるドライバーもいっぱい有名なドライバーも来てるので、これからねほらそのうまいドライバーが来ることによって、モンゴルのドライバーもねどんどんレベルも上がってくるし。本当に年々みんなパワーアップしてるし、車もパワーアップしてるし、体感もパワーアップしてるし、みんな本当うまいのでびっくりしてます。だからанх ирснээс хойш ингээд машиных нь хүчтэй гэдэг юм уу те одоо тэмцээн уралдаанаас олон гоё болж байна. Маш зочидчсаа бүр илүү олон ирдэг болсон байна. За тэгээд гадаадаас тамирчид Японоос жишээ нь одоо Үцэми ч юм уу те Үцэми ингээд бас алдартай тамирчид ирээд ингээд хамт багтаад одоо тийм Монголын тамирчдын левелжсэн маш их дэше өссөн байна. Гоё болж байна. Тэрэн дээр бас гайхаж байна гэдэг. За Казама Монголд ирээд ямар хоолнд дуртай болж байна? モンゴルに来てモンゴル料理で何が一番好きですか？モンゴル料理で一番美味しいのなんだろう、昨日ここで食べた豚キムチのお弁当が一番美味しかったかな。өчтөр энд идсэн нөгөө гаханы махтай кимчи айгу амттай байсан гэж. Тэгээ нөгөө хоньны мах жоо идэж чаддаг. Ер нь Япончууд хоньны мах жоо дараа шүү тийм. Япон солонгос хэлдэг юм шиг бүгд ер нь. За тэгээд ямар ч тач Монгол улсыг бас зорин ирж бидний хүндлээд Чингис хаан интернэшнл дрифт батл буюу нээлтийн тэмцээнд хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. 開幕戦に来てくれて本当にありがとうございます。はい、本当に来てね、本当は走れば良かったんですけども。まだ時間なかったからね。энэ машинаар ингээд болсон тэмцээнд оролцсон бол гоё байлаа. Тэгээд жоохон цаг хугацаанд ингээд авчих учраас ингээд машин манчсан жоохон болж гисэнгүй байл. За тэгээд би ахаад бас Япон орныг зориул танаа гэрашаар танаа үйлдвэрч юм одоо гэрашаар ч зочлох болно. 彼もまた次日本行くとき風間さんの会社にガレージにお邪魔したい。はい。 За баярлалаа. За мөн бас Чингис хаан интернэшнл дрифт батл тэмцээн дээр маань бас гэр бүлээр бас тэмцээнд уралдаанд оролцож байгаа. Шиуан. За бас Монгол улсад бас интернэшнл дрифт батлыг зориулж ирсэн танд баярлалаа. 몽골 징기산 카페 와주셔서 감사하다고. 끝이야?
이번에 몽골에 두 번째 오는 건데요. 저는 한국에서 온 박시연이라고 합니다. 이번이 몽골 두 번째인데 몽골에서 일단은 너무 다들 잘해주셔가지고 감사드리고 오늘 차도 너무 테스트할 수 있어서 좋았고 사람도 많고 좋은 행사를 열어주셔서 초대해주셔서 정말 감사합니다. 좀 짧게 했으면 좋은데. 서당신 тамирчин 박시연 гэдэг тамирчин байна. Энэ удаад Солонгосоос ингээ 2 дахь удаа гарч байгаа Монголын тамирчид болон дрифтийн холбоо энэ удаад амар сайн хандаж байгаа болохоор үнэхээр их баярлж байна. За ерөн бол энэ жилийн хувьд анхны нээлтийн тэмцээн маань байгаа. Мөн бас Монгол улсад дрифтийн спорт үүсэж үүснээ 20 жилийн болж байгаа. Тэгээд унж байгаа машин техникүүдэд дасж гин үү яаж гин? 이번 경기가 이제 올해 처음 경기라 그리고 드리프트 한지 20년 됐고 그래서 이제 지금 차들은 어때? 괜찮냐? 지금 차는 출력은 조금 부족하지만 이쁘게 멋있게 경쟁을 할 수 있다고 생각합니다. 그래서 최선을 다하도록 하겠습니다. 마신이 хүчил жоохон баг байгаа. Гэхдээ өөрийнхөө чадхыг хийж оролцуулна. За Монгол ирээд ямар олон дуртай болж байна? 몽골하고 제일 먹고 싶은 음식이 뭐야? 맛있는 음식. 맛있는 음식? 그 호떡에 불고기 들어간 거. 호쇼르. 호쇼르. 이런 сая Япон 우츠메에서 асуусан чи 우츠메가 호쇼르 амар гоё байсан гинэ. 아까 일본 선수한테 물어봤는데 우츠메 씨한테 물어봤는데 그도 똑같은. 진짜? 진짜 맛있어요. үнэхээр амттай. За тэгээд Чингис хаан интернэшнл дрифт батлын одоо үе шатны MotoGP-ийн дараа гарах чинь тэгээд би Сихуан гэж хэлж болно те. Сихуанд бас тэмцээн уралдаанд амжилт төсөө. Тэгээд Монгол орныг бас зорион ирсэнд бас баярлалаа гэж хэлмээр байна. 자 이제 좀 있으면 오토바이 그 경기 시합 끝나고 나서 이제 국제 선수들이 시합 시작하니까 이제 아무튼 몽골에 와주셔서 감사하다고. 감사합니다. 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 За манайха бас Америкийн нэгдсэн улсаас Монгол орнд Чингис хаан интернэшнл дрифт батл тэмцээнийг зорин ирсэн бас эмэгтэй тамирчин Сара Чой маань үргэлжлүүлсэн байна. Монголд бас хүрэлцэн ирсэн явд баярлаа. He's saying welcome to Mongolia. Thank you so much. My second time. Хоёр дахь удаага ерөөхдөө ирж байгаа те. За энэ жилийн үед Монголд ирсэн Чингис хаан интернэшнл дрифт батл тэмцээн ямар болж байна? He's asking how's the competition going with the Чингис хаан International Drift Battle? Sorry, what? How's the competition going so far? Oh, the competition is going great. I'm having a super fun weekend. I have no muscles, so I couldn't drive the first car that I was given to from Power Team Garage, the S15. But now I have a new car to drive from Team Orange. Ер нь тэмцээн гоё өгч чинь. Power Team гаражаас гараж өгсөн эхний машиныг он чадахгүй өрүүлэн тренд дийлэхгүй байсан гинэ. Тэгээд хоёр дахь машинаараа одоо сая дэсч үзсэн зөв зүгээр гоё. Машиндаа дассан уу? He's asking if the car is good for you. Yeah, the car is good. I could, today was the first time I practiced with it, so I'll just do my best I can. Өнөөдөр эхнийхээ тестийг хийсэн гэж байна. Тэгээд өөрөө хийж чадах бүх юмаа гинэ. За өмнө жил бас Монгол улс дээр тэмцээн уралдаанд оролцож ирсэн. За энэ жилийн үед манай тамирчид ерөөхдөө ямар хуу байна? За тэмцээний зохион байгуулалт ерөөхдөө ямар хуу байна? He's saying how's the drivers from last year to now, are they like better or no? Mongolia drivers were it's not even good or better. They were always good and they were always very gangster at driving. And so I really love Mongolian drivers. I think they're built different. Монгол одоо тамирчдыг юу хийжээч муу байгаагүй. Өөрөөсөө тэгээ машинууд болгоо заавал өөртөө тохирсон машин гэж хийхгүй өөрөөсөө машинаа болгоо ер нь скил сайтай хүмүүсээ гэж. За Монголд ирээд ямар хоолнд дуртай болсон? You came to Mongolia and which food was your favorite? Okay, I don't know what it's called, but it's the meat inside the fried pancake type. What is that called? Hosho. Hosho. Yeah. Одоо ингээд би 3 гадны тамирчнаас асуусан 3 лаг хуушур гинэ. He said he has three different
drivers from another country. Yeah. They all say it's Porsche. Yeah, so good. Сторогийн бас гарсан чинь сая өчтөр Монгол тэмээ тэгээд бүргэд эдэр дээр очиж зураг авахулсан байсан. Ямар хөө санагдсан? He's asking. Yesterday he saw your story and you were like next to camels and hawks. Yeah, he's asking how was it? It was so fun. It was my first time riding the 2-hump camel. I rode 1 hump before in Egypt, and the 2-hump camel is way cuter than the 1-hump one. Энд ирээд анхудаа одоо хоёр бүхтэй тэмээ онж үзэж байна. Өмнө нэг ивтэд нэг бүхтэй тэмээ онж ирсэн. Энд бол хоёр бүхтэй тэмээ хамаагүй дээр тэмээ л. За тэгээд Сара Жойдо бас тэмцээн уралдаанд нь амжилт хүсье. International Drift бодлого. Тэгээ бас дахин Монгол орондоос дахин хүрэлцэн ирсэнд бас баярлалаа. Тэгээд манай Монгол орноор бас аялаарай гэж хэлмээр байна. He's asking, thank you for coming to Mongolia to international drift battles, and come next time again and again. Every year I want to come back. But yes, thank you so much for having me. Thank you. Бүгд ер нь ирэхээ хүсэж байна. Таадаа ах болно. I'll be together. Yay, thank you. Сайн байна. За тэгээд Монгол улсад бас Чингис хаан International Drift Battle-т маань бас Япон улсаас 2-3 тамирчид ирсний нэг болох. За Кенжи тий. За тэгээд бас Монгол улсад хүрэлцэн ирсэнд баярлалаа. Монгол үдэ нөө хашир бай аригадо гозаймас. いえいえ。せんべいのなんだっけバイララ Бараг монгол хэлээр ярьдаа юм шүү. Орчуулах ширхгүй юм шүү. Зөв бараг монголоор ярьчих юм шүү. Одоо үдэ дандаа монгол хэл зааж ивэл. За Монголд ирсэн ямар хөө байна? Монгол нөө тайкайはどうですか? Монгол нөө тайкайといろいろな。私は初めてモンゴルに来たんですけど、もうとにかくみんなの熱さ、熱量、お客さんもそうだし、ドライバーさんたちもチームもそうだし、本当にイベントが盛り上がってて、これから本当にもっとレベルアップしていくんじゃないかなって感じてます。Монголд анхудаа ирж байгаа. Тэгээд энэ ивентийн талаар одоо олон юмнууд ингээ харж байна. Тамирчдын, машинуудын ирж байгаа нөгөө үзэж байгаа хүмүүсийг хүртэл ингээд харж байна. Тэгээд ер нь бас дахиад level up хийхээр юм бас байна. Монгол ирсэн чи ямар хоол намттай? 一番美味しい食べ物の料理は何ですか? さっきの羊のБоодог. Боодогоо. Эдгээр чи ерөөсө боодог хуушууранд амар дуртай болсон юм шүү. Ихэнх нь хуушуур гэсэн бохоггүй юу? びっくりしました。全土さん амар гайхсан гинэ ингээ нөгөө дээрээс нь боодог ингээ зүсдэг штэ тий. Зүссэн чи юу зүсээд байгаа юм бол ингээ амар гайхсан. Дотор нь буу мах гэсэн. Накны зүтто никкүтэй. そう、美味しい。とにかくお肉がすごい美味しい。 Тэр мах үнэхээр амар амттай байсан. モンゴルに長くいたら俺多分太る。いっぱい食べるから。 そうです。Монголд ирээд бүр амар хийдсэн ингээд бүр байнга затгалан байгаа. Таргалж гин үү? Чод өвтөө. Өчүүми би таргалаад байна гэдэг. Өчүүмээсээ вау зүттөө. 俺も多分なりますきっと。 Би ч үстэй тэгж байна. За манай Монгол тамирчдын одоо машин техник за дээрээс нь тэмцээн уралдааны зохион байгуулалтууд манай тамирчид маань ерөнхийдөө таны хувьд ямар хөө санагдаж байна? モンゴルの大会とモンゴルの選手のスキルとモンゴルの車はセッティングとかいろいろなものはどうですか? モンゴルのマシンの性能は日本と変わらずすごいハイスペックだと思うんですよ。ただ細かく自分の走り、自分がどういう風に車を動かしたいかとそのセットアップが合ってないことが多いのかもしれないので、その辺がこれからスキルアップ、メカニックもドライバーさんもしていったらもっともっとレベルが多分高くなると思います。 Машинууд нь бол ер нь сайн байна гинэ. Ингээд аюу Японтай адилхан өндөр түвшинээс машин хийж байгаа. Тэгэхдээ машины юм тохиргоонууд, гар хөлний тохиргоо, амаржины тохиргоо, ингээд дугууны хийний тохиргоо гэх мэт янз бүрийн юмнууд, жижиг юмнуудыг ингээд level up хийвэл сайн байна. Тэр нь бол нэг тийм амар сайн биш үү.
Та одоо D1-д ямар машинаар тэмцээн уралдаанд оролцдог вэ? Одоо оролцохоо болцсон байгаа. Өмнө нь бол оролцож ирсэн. Одоогор бол ямар машин байхгүй байна. Одоо бол зүгээр S15 ундаг. Тэгээ нөгөө D1-а болоод хоббигоороо дэрэгдэлж байгаа болохоор одоо яг D1-ы машин бол байхгүй. Өмнө нь бол Лаврел C35-аар дэрэгдэлдэг гэсэн. За тэгээд ямар ч тач Чингис хаан International Elite Battle тэмцээнд маань хүрэлцэн ирж оролцож одоо баатлын шатанда гаргаж байгаа шиг байна те. Тэгээд тэмцээнд нь бас өндрөөс өндөр амжилт үсэе. Тэгээд дахин бас Монгол орноороос зочлоороо дахин бас ирж тэмцээн уралдаанд оролцоорой гэж хүсэн өрөөё. Тайкайде гамбатте кудасай има次の今一緒に走るからもう後でもモンゴルで行けば嬉しいです。この後追走に入るのでぜひモンゴルの選手とお客さんにあいつすげえやべえって思ってもらえるように頑張ります。Монгол тамирчид энэ Монгол үзэгчдэд бүгдэнд нь бүр үнэхээр ямар гайхалтай юм бэ гэж харагдахаар хэмжээний хичээнэ гинэ. Nice. За тэгээд амжилт хүсье. Тэгээд. За, гамбатте кудасай. はい、ありがとうございます。За манайха Чингис хаан International Drift Battle дээр манай чатга маань ирсэн байна. Ерөнхийдөө iDrift клубээр гэж явуулж явж байгаа одоо. Тий, iDrift клуб. За хизэнээс ерөнхийдөө яг тэмцээн уралдаанд орох бодолтой байна. Энэ зунаас л орох бодолтой байна. Одоо ингээд зуны эхний тэмцээн раунд 1 явж байна. Ямар машинаар вэ? 100 chaser. За ер нь одоо чиний одоо ингээд гадны өнцгөөс ингээд харж штэ. Энэ жилийн хувьд Чингис хаан International Drift Battle тэмцээн зохион байгуулалт. За мөн бас энэ тамирчдын машин техник ерөнхийдөө чиний хувьд ямар хөө санагдаж байна? Яг ингээд өөрөө яваад үзэхээр зэрэг шал өөр байгаа. Машинуудын хувьд ч гэсэн оролцож байгаа тамирчдын ур чадвар ч гэсэн машинуудын хувьд гэх юм бол маш өндөр тоногтой машинууд одоо маш их болсон байна. Тэгээд энийг гадаагаад тэмцээний уур амьсгал ч гэсэн шал өөр байна. Одоо ингээд залуучуудыг харахад ч гэсэн энэ спорт руу орж байгаа залуучууд маш их болсон байна. Мөн одоо энэ зориултын ч одоо анхны тойрог зам шүү дээ дрифтээ. Энд ур чадвар ямар байгааг харуулж чадчихээн. Одоо тэд үзэгчтэй хувьд ч гэсэн маш ихээр ирж үздэг болсон байна. Энэ зориултын газраад яг зориултаар нь мэргэжлийн тамирчдыг үзнэ гэдэг чинь тэгээд бас давхар амралтын өдөрт харж байгаа тохиолдол болсон. Цагийг бол маш гоё зугаатаад өнгөрүүлж байна. Өчтөр би бас өдөөс хойш оройхондоо ирсэн. Ер нь нэг 10,000 хүн бараг цугларсан байна. Өнөөдөр бас бараг тэрийг давхар хэмжээний хүмүүс ирж байгаа шүү дээ, тий. Миний хувьд энд international гэдэг олон улсын бас улс улсын том тамирчид ирсэн. Энийг бол маш ихээр оршиж байгаа. Энэ маш сонирхолтой санагдаж байна. Тэгээ одоо бас эхлэж байна. Тэгээд ямар ч тач өнөөдртөө тэмцээний үзэж дуусгаал явна да. Эндээс бол явахын аргагүй л байна. За ойрт ерөнхийдөө тулааны спортоор яаж байна? За удахгүй одоо манай холимог талааны хувьд Солонгос их орныхоо нэрийг бас гаргаж яваа. Нандин Эрдэнэ залуу. Тий, манай одоо дээд үеийн ах маань. Бид хоёр хоорондоо мэргэжлийн боксоор удахгүй тултна. Тэгээд энэ талаар мэдээллүүд цаг нь болохоор цацагдаж эхлэх бах, хэвлэлийн урлууд явах бах. Тийм ээ, Монголд нэг тулаан хийн. Монголчуудаа ч гэсэн өөрсдөө ирж үзэх боломж ч гэсэн нэгдэж байгаа болохоор миний маш баяртай байна. Окей. За тэгээ ямар ч тач бас энэ жилээс дрифтийн спорт руу ер нь бол өмнө бас ер нь байсан шүү дээ. Тэгээ гоё эргэн ирэлтэж камбэк хийж байгаа да. Баярлалаа. Тэгээд бас яг үндсэн спорт шүү дээ. Одоо өөрийн чинь үндсэн спортоос амжилт хүсье. За маш их баярлалаа. Танаас амжилт. За Fortuna клубээс бас ер нь бол 3 жилийн дараа эргэн иргэлт хийж байгаа тамирчин Батөргөлтойгоо сэтгүүлээ ярилцлага хий. За энэ жилийн удаас GZX Chaser за мөн бас GZX Mark-ийн машинуудыг ерөнхийдөө гаргаж ирж байгаа. За энэ удаад ерөнхийдөө марк нь амжаад маркаараа орж байгаа шүү дээ. Тийм энэ удаа маркаараа орж байна. За 3 жил завсалж байгаа тэмцээн уралдаанд оролцох ямар байна? Тамирч сайн болсон байна. Ер нь тэгтээ яг бай тэгээ боломжтой л харагдаж байна. Тэгээд машин тэрэг давгүй бүгд жигд машинтай болсон байна. 3 жилийн дараа тэмцээнд орж байгаа хувьд бол аюул сэтгэл бол өндөр байна. Машин тэргэнд ерөөхдөө одоо дандаа л унж үзээгүй яг анхнаас нь гэж гаргаж ирж байгаа машинууд те машинтай дасч гинөө. Тий, ер нь шууд ирээл тэмцээнд орж ийн 2 өдөр бас баатлын гараанд гарлаа. Ганцаарсан төрөлд явлаа. Өнөөдрөөс их гайгүй болж шүү ер машин тэргэнд.
тасч эхэлж Техник бол байна. янз юм байна уу? Техник бол янз юм байна. Асуудал гарахгүй байна. Одоо 3 жилийн өмнөх унжсэн техник за одоо энэ жил одоо тэмцээнд орж байгаа техникүүдийн хооронд ялгаа ер нь юу байна? Айгүй их өөрчлөгдсөн байна. Ялгаа бол айгүй өндөр гарсан байна. Одоо МДС-ийн тамирчид бүгд мундаг хүчтэй хөдөлгөөртэй мундаг болцгоосон байна. 3 жилийн дараа одоо тэмцээнд орж штэ. Бааталд гарч штэ. Мэдрэмж нь ямар байна? Шал өөр. Гоё шүү дээ. Тий, өөрийн 3 жил дэрвдлээгөө, баатлыг өгөө. Өстой гоё. За, интернэшнл бааталд орох уу одоо? Одоо орно. Энэ жилийн өнгө үзэмж бас маш гоё өнгө үзэмжтэйгээр тэмцээн уралдаанд оролцож байна. Тэгээд мөн бас манай тамирчдыг бас спонсор хийж оролцож байгаа Java дизайныхан байна. За мөн бас энэ Hypex, Sapporo. За мөн юу байлаа? King Shield. King Shield тий. Тэр хойд. За За гих мэтлийн энэхүү газрууд маань бас спонсор байгууллагуудаар Fortuna клубын тамирчдаас хамтран ажиллаж байгаа энэхүү байгууллагуудаас барилж талархснаа илэрхийлэх нь бас зүйтэй баха. Тэгээд найздаа бас International Derivative Battle тэмцээнд амжилттай оролцохыг хүсэн өрөө. Тэгээд эргэн ирлээ шүү, бат өргөлний ирлээ шүү гэдэг бас нийт үзэгчдтэй тамирчдаа бас харуулаараа хичээгээрэй гэж бас хүсэж байна. За хичээнэ. Амжилттай за. Өнөөдөр бас бат өргөл маань хүүхдүүдтэйгээ ирсэн баг шүүгээс аавыгаа дэмжихээр хүү охин ер нь ирсэн байсан. Тэгээд яг ижлэхэн нүдтэй ижлэхэн царайтай хүүхдүүдийг харайг бол энэ асар дотор байгаа. За амжилт. За энэ нэг унлагны 210 машиныг одоо дрифтинг машин болгоо ачигсан байж байгаа жишээ нэ. За юу байна ханд? За ийм машин гаргаад ирсэн хэр байна? Машин бол гоё байгаа. Надад өөрт бол гоё таалагдж байгаа. Шинэ унлагандаа 210 цай. Байн гонжуудаг болохоор бас байн гонжуудаг машина яг тэр юугаа дрифтлээд явахаар бас. Унлагандаа одоо дрифттэй бас 210. Тий, хоёлаа. Унлага дрифт хоёлаа 210 байна. Чи энэ дээр бас 210 гэж шивчмээр биш үү? Нэг тийм 210 гэсэн шивээс дутуу харагдаад байна шүү. За Crown гэдэг машина ерөнхийдөө за 171-ийн кузовууд бас дрифтэлдэг лээсэн тий. За 180 маяг бол нэг дрифтэлж байгааг нь хараагүй. Тэнгүүд гигэнд шууд 210 Crown ингээд шаруу ороод ирж штэ. Ер нь мэдрэмж нь ямар хуу байна? Энэ машиныг swap хийгээд яг ингээд 2 GC болгоход хүндрэлтэй юу? Ямар вэ? Ер нь боломжтой. Би нөгөө одоо өөрийнхөө болоор дүнж байгаа өмнө нэг 175 маус ярууд дээр дэвлдэг байсан болохоор тэд нөгөө тоолсны аппарат, өрүүлэн аппарат юмнууд энгийн байдаг болохоор бас амар байдаг байсан болоо. Эдгээр болохоор цахилгаан болохоор жоон төвхтэй тааруулах ажил ихтэй байсан. Тэгэл боломжоор тааруулаад өөртөө тааруулаад ер нь бол надад бол болж байгаа. Тэгээд машин маань бол таалагдж байгаа. Гоё. Интернэшнл орох юм уу? Орно. За тэгээд дүүд интернэшнлийн тэмцээнд нас амжилт хүсье. Гоё бас шинэхэн ер нь бол 210 анхных шүү дээ тий. Тэр анхны гоё юмыг нээлт хийж энэ тэмцээн уралдаанд оролцож дүүдээс амжилт. Plug team клуб шүү дээ тий. Plug team. За амжилт хүсье. За мөн бас манай Fortuna клубын тамирчин одоо STS ангиллээ. Энэ жил ерөнхийдөө Nissan Silva S15 маркийн машинаар тэмцээн уралдаанд оролцож байгаа. Тэгээд яг тэмцээний өмнө бол машин техникүүдтэй юмнууд хийсэн боловч компьютерийн асуудлаас болоод бас энэхүү тэмцээн уралдаанд харамсалтайгаар бас оролцож чадаагүй. Тэгээд одоо дараагийн тэмцээнүүд бас мэдээж байгаа. Тэрнээс өмнө машин техникүүдтэй маш сайн бэлдээд оролцоосоо гэж бас нэгдүгээр дүүсээ өсөж байна. Хоёрдугаар бас энэ S15-ыг хэр шаруах бол гэдгийг бас хармаар байгаа байхгүй юу. Тэгээд Чингисхан International Derivative Battle ямар болж байна? Маш гоё болж байна өө энэ үзэгч олонтой нөгөө таксны мөнгө төгрөг авахгүй гэсэн болохоор тэр юм уу маш их үзэгчтэй. Ер нь бол дрифт гэдэг үзэгчдийн уухай тий тэр гоё юу байж огшдог тийм ер нь бол маш гоё огш тийм гоё тэмцээн болж байна л да. Чи жоохон харамсаж байна уу яг энэ гоё тэмцээнд орж амар харамсаж байна. Би сүүлийн сар маш их ачаалттай байлаа. Сургуулаа төгсөх гээд. Тэгээд төгссөн. Хажуугаар нь машина босгоод ер нь маш завгүй байсан. Хажуугаас морь уралдуулаа явуулсан нэг. Тэгээд машина 3 хоногийн өмнө нухацтай хийж эхлээл тэгээд амжсангүй амжиж байгаа гэж бодсон. За тэгээд дараагийн тэмцээнд яг юм нэгээр дуусахгүй шүү дээ. Дараагийн тэмцээнд яаж хичээж байгаад машина маш гоёор гаргаж ирээрэй гэж бас ханд үгөөсөө өсөж байна. Тэгээд дараагийн тэмцээнд нас тэгээд амжилт хүсье. Дараагийн 4 тэмцээнд төрүүлэхээр тэгэл харахгүй юу? Авраг болно шүү дээ. Харахгүй юу гэж харуулъя да.
За манайха хувийн дугаар 01. За Монгол улсын спортын мастер. За Drift King өсгөр маань MDS буюу Siso Open-ing 2026 тэмцээнд Чингис хаан International Drift Battle тэмцээнийхээ түрүү байрыг буюу 1-р байрыг эзэллээ. За өсгөдөө бас 1-р явантаач баяр хүргэе. За бид хэд маань бас сая 2025 онд бас Ухаан хотыг зорж тэмцээн уралдаанд оролцоод ирсэн байгаа. За мэдээж бас гадны орны тэмцээнүүдэд оролцоод маш их туршлага бас олсон байх. За энэ жилийн хувьд бас 4 жил оролцож исэн GZX 100 машинаараа бас байр эзэллээ шүү дээ. Өчтөр нэрээ бодоод байсан чинь их нэртэйгээ бааталсан. Орой хараад яасан гайгүй юу? Зүгээр ямар ч гэсэн. Зүгээр. Ярьжсэн ер нь угаасаа таарах байх гээд тааруул ингэ шүү дээ гэж үгээд ямар ч юмгүй яг өөр өөрсдөө чадах бүхнийг л харуулъя гэж гарсан. Окей. Мэдээж энэ ч бас спорт те. За энэ жилийн Чингис хаан International Drift Battle тэмцээн ямар болж байна? За Чингис хаан бол амар гоё болж байна. Энд чинь маш ородлон орны тамирчид байна. За дээрээс нь зохион байгуулалт за энэ 63-ын өргөжөлт бол тасархаа байна. Энэ жил чиний хувьд энэ тамирчин бас өнгөтэй оюутай шүү гэж одоо нэг харагдаж шүү дээ. Тэр тамирчны хувьд ямар тамирчин байна? За манай бэлгээ бол энэ жил бас сайхтар байна. Дээрээс нь 88 товын дугаартай дүлгөөм бол бас GR86-тай бас гоё байна. За дээрээс нь 08% дугаартай алтан гэрэл ах маань бас утаа өнөр бол амар байна шүү дээ. Энэ жил яалчгүй л нөгөө машинда юм зориулсан хүмүүсүүдийн юм хэлэлэх шиг байна да тий. Яалчгүй л энэ зам дээр гараад бүтэн утаал болж байна. За тэгээд интернэшнл одоо орно шүү дээ тий. Орно. Манай сүүгийн мэн яасан би өглөө бетон руу жоох орсон сурагтайсан нөгөө. Тэгсэн. Бэлтгэл хийж байгаа доо. Тэгсэн. Машин одоо интернэшнлээс өмнө амжаа гараад ирэх үү? Амжтаа манай механикийн багийнхаа яг одоо мөнөөр янзлаад байж байна. За тэгээд өсгөөдөө амжилт хүсье. За. Яг сүүлийн тэмцээн дээр би юу яасан шүү дээ. Бас хамгийн сүүл төрүүлээд хоёлаа нэг яриа өгсөн шүү дээ. Тэгээд дараа жил машиныхаа гүзэг солино гэсэн амжаагүй уучлаарай. Нэр нэг тим амлт өгсөн шүү дээ. Өөр машинтаар уулзгуулнаа гэд тэгсэн байдгүй. Нарийн тэг болсонгүй. Гэтэ бас айгүй юу өвөрмөц машин гаргаж ирэх гэж өөр чигээд байгаа юм шүү. Яг нэг өөр содон нэг тийм машин бэлдээд байгаа. Яг амжсангүй тэгэж байгаа. Яг зүгээр шоу болохоор нэг тийм машин бэлдэж байгаа. Окей. За амжилт. Сайн ахна. За баярлалаа. За энэ 3 охиноос ярилцлага авчих уу яах вэ? За сайн байцгаа энэ охтууд хараа. Одоо энэ охин хараа. Нааш өрдөр чи. Нөхөр наав. Алид бодка наашраа. Бодка зүгээр. За ерөнхийдөө бид хоёроос нэг гоё асуулт асуул та. Ир нөхрөө чи ерөнхийдөө яг энэ дрифтийн спортод одоо ингээд хамаг одоо амьдралаа юм бас зориулж штэ тий. Одоо ингээд жилийн 5 цуврал тэмцээн гэдэг чи ерөн бол одоо эдэр чи ингээд баг ажил нь болчихлоо штэ дрифт чинь. За ерөн одоо ингээд санхүүгээс ахуулаад одоо та хэдээс нууцаар бол зөндөө юм авч байгаа штэ. Ерөн та нар дээр гадралдгүй. Мэднэ. Ерөнхийдөө гадралж байгаа штэ. За энэ нөхөр ийм авч штэ. Ер нь бол ихэнтэй бол гадралдгүй байсан. Одоо бол яг жоохон дрифтлээ тэглэн гоо дугуй муугаа ч юм уу тий. Жоохон үнэ шин судлаад. Тэг мэдээд байгаа шүү. Тэгээ яалчгүй бас өөрсдөө ирээд дэмждэг болохоор одоо бүр кэшин бүр одоо та хэд маань одоо бүр бараг зохицуулж өгдөөсөн. Тэг ер нь одоо надад тэдэр аваараа гэдэг ч юм уу. Надаас бити асуул гэдэг чинь. Өөрөө мэдээл дэмждэг болохоор. За манай боёнтын хувьд бол зүгээр бол гараж дээр бол зүгээр нөхөртөөгөө бараг ингээд хамт машин ухдаг штэ бүр юм минь хамт боо штэ. Нэг охин нэг машины доор ороо хөвтцсэн байсан. Дата гаргаад ирсэн чинь боёнт хөвтчихсэн штэ. Нийт тос болцсон гарч иржсэн. За тэгээ ямар ч тач бас мундаг бүсгүүчүүд шүү. Тэгээд ир нөхрүүдээ ойлгоод та нарын хүчээр энэ нөхрүүд чинь бас өнөөдрийн амжилтанд хүрээд явж байгаа шүү гэдгийг бас та хоёртой хэлмээр байна. Тэгээд нөхрүүдээ үргэлж ингэж гоё дэмжиж яваарай. За тэгнэ. Баярлаа. Тэгнэ. За тэгээд хоёр үргэлжлүүлээд хаваа аз та. За бас энэ жилийн хувьд бас Art Team клубээс 2 шинэ машин баг бүтэж гарч байгаа. Нэг нь Агийн машин, за нэг нь бас Бацаахны машин. За Бацаахны хувьд бол энэ түрүү жил байсан энэ жилийн хувьд болохоор шинээр маш олон стапуудыг ерөөхдөө хийснээрээ тэмцээн уралдаандаас олж байгаа. За энэ жилийн хувьд Чингис хаан International Drift Battle ямар болж байгаа юм бэ? Гоё юм. За та сайн явж ирсэн. Ахын сайн явж ирлээ. Нэг 5 зурвал влогт ирсэн байгаа. Тэгээ удахгүй энэ влогийнхаа араас нь цацсан да тэгээд. За машин хэр вэ? Машин гоё байна. Өчтөр нэг жоохон техникээс хаталж байна. Шинээр хийсэн юм нугасаа тэгээд нэг жоохон асуудлууд. Тэгээ ерөнхийдөө бол чигтэрчлээ гэж бодож байна. Тэгээд интернэшнлтэй гоё орно. Бэлтгэлээж байна да. Одоо интернэшнл орчод сая MDS дээр ямар хөө вэ? SDS дээр топ 8-аас хасагдчихлаа.
жоохон жижиг сажиг алдаа. Тийм жоохон амаржины маань боолт сулраад гээд хоёр тишээ гүйтсэн байж. Тэгээд өрүүл жоохон жолоодлого боллоо. Ааха. За интернэшнл дрифт бодлоо. Энэ машиныг гэхдээ хэм бацаахан битээр удахгүй бас хобби түүнэг влогоор оруулаад нарийн ширийн ерөнхийдөө ухаж ярих гэж байгаа тийм ээ. Тийм нодлон ах их дээр бас орсон. Гэтэ тэрнийхээс ер нь дахиад баг бүтэн дахиад шинжилгэсэн байна тийм. За тэгээд дүүдээ бас интернэшнлд нас амжилт хүсье. Маш гой тамирчид зөндөө болсон байх шүү. Тэгээд энэ жил аягүй гой өнгөтэй байгаа шүү бас тийм. За баярлалаа. Биднийг гой ингэ таниулж явдаг ахтаа бас баярлалаа. Баярлалаа. Шот биеэс. За жоохон суугаад. За юу вэ? Сайн сайхан байна. Бронжи Джеймс. За тэмцээн уралдаан ямар хөө байна? Амжилттай сайхан байна шүү. Тэмцээн уралдаастаа гоё болж байна. Автозон гэсэн байсан уу? Юу гэсэн бэ? Спонсор оруулсан уу? Автозон тий спонсор оруулсан. Тэснээс марцаснаар автозон та бүгд суглаа авсан уу? Манай автозоноос барабус. Бас барабус суглаанд явж байгаа тий. Би тэр аваар яваг байгаа. Одоо удахгүй тийш явна. Барабус суглаанд гарч байгаа. 30,000 төгрөгөөр 12 өгж байгаа шүү манайхаа. Энэ наста миний блогоор дамжуулсан. Реклама амир. Одоо нас суглаач дүүрсэн. Юу н одоо цөөх үлдсэн За дээ. Тий амжаад аваарай. Амар барабус угаа. За тэр суглаа яг тэмцээн уралдаан хэр болж байна. Суглаа маань. Тэмцээн уралдаан сайхан болж шүү. Интернэшнлд орно шүү. Интернэшнлд орно. Тий. Машин энэ жил хэр байна? Машин сайхан байна. Догшин байна. Догшин байна уу? Өөрөө ч бас жоохон догшин байна уу? Би бүр дараа дэлгэв шүү дээ. Өөрийгөө юу? Тий. За. Яг энэ жил ер нь интернэшнлийг ер нь бацчихл гэж бодож байна уу? Нэг интернэшнлд төрүүлэхгүй л ээж уурлаа да. Ээж уурлаа. Төрүүлнэ гэд хэлсэн. Ахаа. Тэгээд яадаг ч байсан тэгээд чадах шинээрээ явна. Ахаа. Тий. Тэгээд одоо зам дээр биш тий. Тий, нутагтай биш тий. Ахаа. Тий. Тэгэл үзэндээ. Анааснаа бас амжилт хүсье. Интернэшнл баталт тэмцээнд амжилттай оролцох ерөө за. За. Бочно, багчно. За одоо бас ер нь бас Монголын цөөхөн эмэгтэй тамирчдын маань нэг за манай сүүгийн маань интернэшнл дрифт баталтаа бэлдээд өглөө яасан байх юм бэ? Юу болсон юм бэ? Нэг зураг тавьсан байл ш. Яасан тэр? Харин тэгээ өглөө Кардана шалга гэдэг инженер сэрээгээд энэ тонсон. Үсний хаажууд. Тэгээд дуугаа сайн халаагаагүй юм шиг байна. Төрсөн юм уу? Тэгээд яг шаад орсон чинь тэгээд спин эргээл нэг мэдсэн 2 цонтой наацсан байсан шүү. Тэгээд жоохон урд гармаар цаапмаа хой талын бас явах үедээ ингэ жоохон гэмтэлтэй болсон. Тэгээд манай дүүнэр үзээл инженер. Амжид ирэн гараад ирэхэд байна уу? Гараад ирэх багт тэгтээ жоохон эвгүй бэжэж магадгүй гээд тэгээд яаж ч магадгүй л байна да. Ахаа. Хөөе сайн уу тамина? Сайн. Юу вэ? Юмгүй. Хичээл ном сайн уу? Сайн. Зуны тэмцээнд орохгүй байсан бэ? Юу машин байвал бүх юм болно доо. Машин байвал бүх юм болно доо. Машин байвал бүх юм болно. Аха. Яа. Машин байвал ерөөсөө бүх юм болно гэж шүү. Тэгээ ерэн энэ жил ерэн зуны тэмцээн дээрээс нэг яваад үзчих гэсэн бодол байна уу? Бага. Энэ 15 настай чамаас одоо хэд авах юм бэ? 7 авах юм биш үү? Билгүүнэ. Аврагчлаа сая STC. Тий. Юу бодож чинь? Билгүүнэ хаад амжилт төсөө цаашдаа улам тусам хичээгээрэй гэж хэлээ да. Удахгүй би араас ч орж ирлээ шүү гэж. Удахгүй би араас ч орж ирлээ шүү. Яа, за. Тэгээд манай өсгөө сүүгийн за мам 50 гэр бүлэрээ юм автод маш хоббитой. За ерөнхийдөө амьдралынхаа ихэнх цагийг бараг машин дээр өнгөрүүлдэг шийдэж болно энэ гурван маань. Тэгээд гэр бүлтнээс аж аргал үсье. За бас тэмцээн уралдаанууд нь амжилт хүсье. Тэгээд мундаг шүү та гурван маань. За баярлаа. Баяртай. Ой, баяртай биш, влог дуусглаа ой. За ишлээ. За сая ерөнхийдөө мөнх бодогтой ч одоо би энэс ах салгаа байсан. За Япондоос 5 дугаар ерөнхийдөө 4-5 дугаар влог хийгдсэн байгаа. Тэгээ тэр влогууд маань ерөнхийдөө энэ Чингис хаан интернэшнл дрифт батал тэмцээний дараачаас ерөнхийдөө үзэгч та бүхэндээ эхнээсээ хүрнэ. За тэгээд Японоос халаал удааг байж араас дагаа Монгол төрөд хахыгаа санаад байна гэж төрөд. Санаад байна өө. За бас Японцай Формула дрифт 3 тэмцээнд бас дүүманаас бас GZX марк машинаар Chaser машинаар орсон тийм. За энд болохоор бас Монголд бас тэмцээнд ордог бас нэг улаан Chaser байгаа. Өмнө бас
Чингис хаан International Drift Battle дээр энэ хүн улаан машинаар Daigo Saito бас тэмцээн тий. Тэгэхээр Daigo ерөнхийдөө нэлээд олон машин унж үзчихээ чинийхийг унаад за би энэгээр орё л гэдэг. Тэгсэн яг нөгөө нэг Япон стайл, Япон бүх тохиргоог хийсэн болохоор айгүй ойрхон байсан. За Монгол тэмцээн ямар хөө болж байна? За формулад Японд формулад орлоо. Монгол тэмцээнд оролцсон чинь ер нь ялгаанууд нь хэр вэ? Ямар сэтгэл чи ямар байна? Сэтгэл маш их өндөр. Энэ удаагийн тэмцээн маань Монгол 63 циркүүдэд болж байгаа. Тэг үнэхээр их амар гоё сэтгэл гаргаж ирсэн. Энд ашрамж хэлэхэд Монголын мэргэжлийн спорт автомобиль төрөвдөх Mongolian Drift Series-ийн одоо ерөнхийлөгч Идэрбаатар болон тузын төлөөлөлд болсон хүмүүстээ маш их баярлалаа. Бас үзэгчтэй бас амар их өнгөө үзүүлж ингэж ийм гоё зүйлийг ингэж бүгд нь үзүүлэх гэж хичээлцүүд гаргасан маш их баярлалаа. Тэг үнэхээр гоё болж байна. За тэгээд бас дүүдээ бас Чингис хаан International Drift Battle тэмцээнийхээ батлын шат буюу International одоо олон улсын тэмцээнд орох гэж байна шүү дээ. Тий, олон улсын тэмцээнд орох өчтөр quality-гаараа жижигтэй Японоос ирэхдээ одоо ха бист бүгдийг яана гэлээ. Үнсэж тавина гэсэн. Үнсэж тавина гэсэн. За тэгээд бас тэгээ хороо бивдрээд тэгээ Европоос олоод өнөөдөр тэгээ халнаа бүр хална гэсэн бодолтой байгаа тийм. За дүүдээ амжилт хүсье. Чи гоё үнсэж тавиараа заяа. За Power Team Garage-аас бас уралдаж байгаа тэмцээн уралдаанд оролцож байгаа. Бэлэг сайхан байна бас 2025 оныхын тэмцээн ерөнхийдөө алдагдсан байсан бол энэ жил эргээ ирэлт хийж ахаад GT86 гэдэг машинаар гайхалтай төмөрүүлгээр тэмцээн уралдаанд оролцож байна. Сая MDS-ийн тэмцээнд хүрэл медалийг өртчихвөө. За энэ жилийн хувьд нэг өнжөд орсон чинь тэмцээн уралдаан ерөнхийдөө ямар хөө төвшөнд болсон байна? Тэмцээн уралдаан маш өндөр төвшөнд зохион байгуулалт айгүй гоё болж байна. Тэгээд өрсөлдөх тамирчид маань амар сайжирсан байна. Тэгээ нөгөө нэг жил өнжсөн болохоор айгүй тийм айдас үдтэй л байлаа. Тэгээ ямар ч энэ хүртэл дэмжих хөгжөөнд дэмжсэн хамт олон арын албанд ажилласан хүмүүстээ бүгдээнд маш их баярлалаа. Тэгээд Дрифтийн холбоодоо бас маш их баярлж байна. Ийм гоё өргөн дэлгэр гоё шоуг зохион байгуулж байгаа хэвээр. Мөрөөдөл биелж байгаа юм шиг л байна. Жилийн өмнө орон төвчл яайдаа гэж бодож ирсэн бол одоо энэ дээр медаль аваад тайзан дээр гарна гэж бодохоор үүлмээ санагдаж байна. Хайртай шүү та нартай. Чи тэгвэл одоо юу гараад байна? Нөгөө нэг готлондоо ингэ шампанс хийгээд ингэ. Тэгнэ. Чи бас сүртэй харагдсан шүү дээ. GT86 хэр хугацаанд ерөнхийдөө бий болов сая? Ерөнхийдөө яг үдсэн хугацаа бол бэлдсэн хугацаа юмын захиж эхэлсэн нэг жил. Тэгээд яг бэлдсэн хугацаа нэг 8 сарын дотор. Жил 8 сарын хугацаанд. Яг 8 сар ухсан. Юмаа захиад нэг 2 сар хүлээ штэ. Тэрнээс тэгээд сая одоо манай холбоод нэг уухан руу тэмцээнд явсан штэ тий. Тэр ачинд тэр буйнаар бас сайн хэтэ мундаг тамирчтай танилцаад машиндаа айгүй шин swap хийсэн. Шин төрлийн юмуд айгүй хийсэн. Тэгээд дэлхийн нийт одоо нийтээрээ гоё хэтийн дэрвчүүлж хөгжиж, Монголын дэрвч хөгжиж тий. Энэ одоо Монголын дэрвч үүсч хөгжөөд 20 жилийн ойгийн ойныхын 60%-тэй нь одоо ингээм хамтдаа байгаад амар гоё. Тэгээд хэрэг хөгшин болоод хүүхдээ ярих юм бол аав нь Монголын дэрвэтийг үүсэн хөгжүүлэхэд хамтран оролцлоо ч гэж шийдэх байх та. Тэр нөхөж влогороос ороо явж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Чи хөгшөрсөн дээ. За тэгээ билгээд интернэшнл орно шүү дээ. Тэгнэ. Интернэшнл Drift Battle тэмцээнд нь бас амжилт хүсье. Гоё машин гаргаж ирсэн шүү. Ер нь бол ингээд юмны гоё донжиг олж ингээд босод тамирчтай ч гэсэн бас гоё үлгэр дуурайл болдог байх гэж бас боддог тамирчин шүү. Тэгээ амжилт. За баярлаа. Үзэгчдэндээ бүгдээрэнд маш их баярлаа. Спортын мастер цолоод тэмдэгэ зүүсэн биш. Нүүн авраг аавна. Аврагыг дуудаад шалээ. За нэш. Манай Монгол 63 рейсвей үүсгэн байгуулагч за Эрхэнбаяр гэсний хүү, том хүү, бэлгүүн. Битэр чи аминда тий. Хоёулаа адилхан бэлгүүн. Би чиний машиныг баг унаа гарах юм бол миний машин гэж харагдаж шүү. Ягаад жишээл адилхан болохоор тий. За тэгээд бас аавхан бүтээсэн энэ зам талбай дээр эстэс ангилт тэмцээнд уралдаад маш амжилттайгаар алтан медалийг өрлөө тий. За дүүгийн сэтгэл ямар байна? За анх удаа байранд орж үзэж байна. Гоё энэ. Тэгээ энэ жил одоо гоё хүчтэй S15 гаргаж ирсэн Redline гаражийн хамтаа олонд баярлалаа гэж хэлмээр байна. Бас багштай хэлээч. Тэгээ бас багштай. Танай багш чи өөр хамтж аваад дөрвөлжлээ гэсэн чи ой та бүр ихэр дата зогсохгүй одоо болно гişэ гэсэн. Ингээл бүр ингээд бүр ээрэд би одоо яг энэ яриан дээр тэр багш чи өөрж байгаа бичлэгийг оруулнаа заяа. Тэр багш чи амар үлсэн шүү. За тэгээд шинэ машин ямар байна? Очоо энэ сая бас ууханд тэмцээнд оролцоод ирсэн бас нэлээд хүчтэй машинуудын нэг шүү дээ тий. Би анх Баскахын орж ирсэн ууханд орж ирсэнээр орох гээд бэлтгэл сургалтаа хийжсэн. Тэгээд тэрнийхээ моторыг зохиулаад тэгээд энэ 15 болохоор өсгөө ахын орж ирсэн. Өсгөөгийн орж ирсэн.
тэрнгээр ороо тэгээ нэг уржиг дээр нэгдүгээр үед дуусгаад дахиад энэ мотороо бас зохиолоод. Оо тийм үү. Тэгээд шүн Redline хамт бол манай Монгол 63-ын инженер өгд нийлж шүнжэнгөө тэмцээний өглөө миний моторыг шинээр боосон. Аха. Тэгэл энэ хэдийнхаа тусаарлаа юм шиг хэлээ. Ер нь одоо яг ингээд авраг болчихоор ямар одоо сая ерөнхийдөө сая эстэс английн авраг бодлоо шүү дээ. Ер нь сэтгэл ямар юу мэдрэгдэв юм бэ? За ер нь тэгээд яг би ч өөрөө дөнгөж дрифт орж ирээд одоо 2 дахь жилдээ болж байгаа. Тэгэхээр тэрнгээрээ их бахархдаг, их хурдан сайжирч байранд орсон гэдэгтэй. Тэгээ болон манай дрифтийн ах нар бүгд ирж баяраар гэдэл ерөн гоё гэдэг. За тэгээд ерөнхийдөө Redline клубын тэргүүн очроо маань бас өөрөө тэмцээн уралдаанд оролцож байгаа. За мөн бас өөрөө доороо нэлээд хэдэн шавнар бас бэлдээр гаргаад ирсэн. Сая нэг шавн алтан медаль эстэс ангилалд авчлаа. За МДС дээр яав? МДС дээр нэгдүгээр үеийнхээ өндөр оног авлаа. За. Тэгэл 16-аас хасагдлаа та. Ер нь бол шагналтай юм биш үү? Өндөр оногтой патент хэлстэй. Манай шоп маань бас нэгдүгээр өндөр оног. Тэгэл хоёрлаа. За ямар тач бас 2-3 шагнал авцал гарч ирэх юм. За тэмцээн уралдаан Чингис хаан International Drift Battle. За тэгээд дээрэс нь Монгол улсад дрифтийн спорт өсөж үзснээ бас 20 жилээ болж байна. Чиний хувьд сэтгэл ямар байна? Нийт тамирчдын ерөнхийдөө масс ямар байна? Машин техникүүд нь ямар? Тамирчид олон гадаадын тамирчид ирлээ. Манай 63 маань айгуу гоё өргөн дэлгэр гоё хүн ихтэй тий үзэгч ихтэй гоё болж байна. Сая шав төрүүлсэн нэлээд бас сэтгэлүүдийг байлаа шүү дээ тий. Тэглэх хот энэ ч тэгэл яг түрүү жилээс би тэрч яг эхлэе түрүү жил 3 тэмцээнд ороод ранкаараа 10-т ч гэслөө да. 2-т нь өнцсөн. Тэгээд энэ жил ихнийхээ тэмцээн дээр ороод төрүүлчихлээ. Өндөр оноо эдгээр өндөр оноо авцсан байсан. Тэгээд 2 моторын зохиол тэгэл 3 дахь дээр яалаа да. За Redline-ийн хувьд болохоор энэ жил Siso Off-ны тэмцээн дээр Тайланд тамирчин бас бас багасаа оролдуулж штэ тий. Мөн Японы Тайланд. Kenji бас оролцож байгаа тий. За тэгэхээр энэхүү тамирчид бас танаа тимээс ерөнхийдөө машин техникүүд нь гарч иж байгаа юу? Тий. Машин техник дуугу муугу гэл бүх юм л манайхаас. За тэгээд International Drift Battle өөрөө орно штэ. За тэгээд ямар тач бас International Drift Battle-д найстаа бас өндөр амжилт хүсье. Ерөнхийдөө бас харах дуртай баталж байгааг нь харах дуртай тамирчдын маань бас нэг шүү. Тэгээд тэмцээнд нь амжилт хүсье, багийнханд нь бас амжилт хүсье. За баярлалаа. Чамд ч гэсэн ирж үзэж дэмжиж байгаа бүх дэмжигч нартаа бас баярлалаа. За баярлалаа сэцэн байна. Гоё цомроо зүтэй. За сэтгэлээр. За сэтгэл өндөр байна. Захиралтай папан дээр инженерийн болон бүх хамаг тусал дэмждэг хүмүүстээ бүгдэнд маш их баярлалаа. Really happy. I want to thank you for Mongolian Drift Silly to invite me to here and want to thank you for the орой болохоор нөгөө камерман сайн гарахгүй байгаа учраас влого энэ түрээд өндөрлж байна. Тэгээ өнөөдөр ерөнхийдөө Монгол 63 дээрээс бид нэр Чингис хаан International Drift Battle тэмцээн хэрхэн болсон бэ гэдэг бүгдөөс хамтдаа үзэж харцгаалаа. За яг одоо миний сая ардуур бол бас машина нүгэлдэл гараа явж та бүхэн маань сайн харсан баг. Тэгээд Япон улсад болсон Орос хийгдсэн влог маань энэхүү влогийн дараа орж байгаа. Тэгээд эхнээсээ та бүхэндээ Япон улсад хаагур явсан бэ гэдэг влогороо та бүхэндээ үзэж харуулж танилцуулах болно. Тэгээд влогтой хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Баярлалаа манайхаа.